Сайн бацхан уу сонсогчдоо Мета подкастын шинэхэн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Энэхүү дугаараар бид сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйл явцыг үйлчлүүлэгч хэрхэн харж мэдэрдэг тэрхүү туршлагыг үйлчлүүлэгчийн өнцгөөс хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарт Мета сэтгэл судлалын хүрээлэнгийн үйлчлүүлэгч нэгэн эрхмийг үрсэн байгаа. За тэгэхээр та яг Мета сэтгэл судлалын хүрээлэнтэй анх яг хизээ үйлчлүүлж эхэлсэн бэ? Сэтгэл зүйчтэйгээ ер нь хизээнээс уулзаж эхэлсэн энэ түүхээс хаваалцаж. За сайн байна уу. За би 2-3 жилийн өмнөөс Мета сэтгэл судлалын хүрээлэн дээр хүрэлцэн ирээд цаг аваад тэгээд анх үйлчлүүлж эхэлсэн байгаа. Тэгээд тухайн үедээ ер нь бол хүн чинь нөгөө өөрийнхөө л учрыг олъё. Одоо надад ямар проблем асуудлууд байна. Тэг өөрийнхөө л учрыг олъё гэж бодоод зорж ирсэн байгаа. Тэгээд мэдээж ямар ч одоо асуудалгүй юм уу зовлонгүй хүн бол энэ дэлхий дээр угаасаа байдаггүй. Би бол угаасаа тэгж итгэдэг. Мэдээж ингээд тухайн хүний амсж байгаа зовлон сэтгэл одоо хөдлөл юу мэдрэмжүүд чинь ингээл янз л байгаа штэ. Зарим хүнд ингээл амар хөнгөн санагдчихж байгаа юм, зарим хүний хувьд ингээл баг амар хүн дээр тэр хөнгөлөж авдаг ч юм уу, энэ болгон ч угаасаа өөр тийм болохоор энэ асуудлыг шийдэхэд одоо зөвхөн би одоо өөрөө ингээд нөгөө нэг шийдчих чадахгүй байгаа болохоор би одоо шийдэх арга замаа олохын тулд Мета сэтгэл судлалын хүрээлэн дээр ирсэн. Мэдээж бүх юмыг ингээд нэг өдөр ингээд шийдчихнэ гэж угаасаа байхгүй. Тийм болохоор эн чинь яг ингээд өөрөө би аягүй их зорж ирсэн байхгүй юу? Яг үндэ хэлэхэд. Тэгээд анх ийм нэг юм байгаа. Бурхан багшийн хэлсэн үг гэдэг байхгүй юу? Хүн өөрийнхөө дайсан, өөрийнхөө аврална гэд. Тэгэхээр чинь өөрийгөө аврахын тулд бид нэр өөрсдөө л одоо хүчин чармайлт хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тийм учраас би нөгөө энэ үгэнд итгэдэг болохоор ер нь бол тэг өөрийгөө л аврахчил ирж гинэ л гэсэн үг. Тийм. Яг нөгөө яг ийм төрсөл надад орж ирлээ л дээ. Зүгээр ингээ явж байгаа тийм нэг талаараа ч юм ус руу ингээ бүлээр орсон. Тэгээ орсноо мэдээж хэрэг би амьдрмаар шүү дээ. Тэгэнгүүт надад туслах тэр тусламжийг би нэг үл өөрөө л одоо тэр тусламжийг би өөртөө авч чадна. Аль эсвэл үгүй гэдэг нэг хоёр сонголт байгаа тийм. Тусламж авахын тулд би нэг үл орилно, нэг үл өөрөө яаж игээд хөдөлсөөр байгаад одоо сэлсээр байгаад гарна гэдэг энэ сонголтууд тийм шүү дээ. Тэгээд нөгөө хүний сэтгэл чинь өөрөө юм юу байхгүй юу? Одоо бид нар ингээд бидний толгой өвдөх ч юм уу, би эргэтэн өвдөх ч юм уу, одоо юу гэдэг гар хөл одоо юу гэдгийг өвдөхөд ингээд бид нар тэрийг ингээд мэдэрдэг те, ингээд тодорхой эргэтэн өвддөг тухайн гадна талдаа одоо юу гэдэг тухайн эргэтэн ингээд өвдөж байгаа тохиолдолд тэрийг мэдэрдэг, тэрэн дээр ямар нэг эмчилгээ хийдэг. Харин сэтгэл чинь өөрөө нөгөө нэг одоо миний ойлгосноор бол ийм эргэтэн л гэж ойлгоод байгаа. Гэхдээ сэтгэл өөрөө ийм төлөвтэй болохоор энэ сэтгэлийг чинь бид нэр ингээд сэтгэл гэх яриа л байгаа болохоос ш яг өнөөдөр сэтгэлийг барьж аваад гаргаад тэр илэг бөөр уушиг зүрх шиг ингэж барьж авч чадахгүй. Тийм болохоор энэ сэтгэл гэдэг юм чинь өөрөө давхар ингээд өвддөг. Бусад нөгөө бөөр өвддөг шиг, ханаа зүрдэг шиг сэтгэл чинь бас ингээд өвддөг. Тэрийгээ бид нэр мэддэггүй. Тэгээ тэрийг ингээд тоодоггүй. Тэгээ тэр нь өвдсөн юм уу, өвдөөгүй юм уу, ирүүл байгаа юм уу? Бусад юм болохоор арьсан бол бид нар ч айгуу гоё ингээд арчлаа л те. Толгой болгоогоо шампунаар угаагаад нүрний тос мос түрхээд байдаг те. Биеийн цай гэдэг юм энэ бусад эрхтнүүд болохоор бид нар одоо хоол унд идээд ингээд шин тижээлтэй юм идэж угаад ингээд хижээгээд нь штэ. Харин юг болохоор сэтгэлээ болохоор бид нар ингээд анзаардаггүй. Тэгээ дээрэс нь хүний нөгөө нэг энэ бие физиологийн одоо хөгжил болон сэтгүүл зүйн хөгжил ийм зэрэгцээд ингэж явж явах ёстой байтал бид нар одоо тэр сэтгэлийн хөгжлийг энийг болохоор ингээд нэм орхитуулчаад байдаг. Тийм болохоор энэ сэтгэлийн хөгжил чинь буцаагаад нөгөө хүний сайн сайхан амьдрах
тэр сэтгэлийн амар амгаланд болохоор их чухал нөлөө үзүүлээд. Тийм болохоор буцаад нөгөө сэтгэл чинь өөрөө нэг ийм хичнээн гарт баригдахгүй ч гэсэн бид нар мэдрээд байна шүү дээ. Зовоод байна шүү дээ. Жаргаад байна. Заримдаа баярлаад байна, инээгээд байна, уйлаад байна. Ингээд энэ чинь нэг ийм юм явагдаад байгаагаа бүгд мэдэрч байгаа шүү дээ. Огт мэдрэхгүй ингэж бол байхгүй. Тодорхой хэмжээгээр мэдрээд байгаа болохоор эн чинь өөрөө одоо бидний хувьд бол амар чухал зүйл болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгэлийн тэр одоо сөрөг сэтгэл хөдлөл, эерэг сэтгэл хөдлөл тэднэрийг бид нар ингээд сайн таньж мэдтгүү. Тэгээ тэр нэг сэтгэл нүвдсэн юм уу, өвдөөгүй юм уу гэд анхаарал хандуулдаггүй болохоор энэ нь буцаагаад хичнээн одоо би нөгөө сэтгэл өвдгөөр давхар ингээд бие физиологийн хувьд ч гэсэн хүний бусад эрхтэнд бас нөлөөлөд идэг гэж би бол хувьдаа ойлгоод байгаа. Тийм болохоор энэ сэтгэлийн эрүүл мэнд чинь өөрөө их чухал юм аа. Энэ хэрээрээ нөгөө бие физиологийн эрүүл мэнд чухал байж энэ хоёр чинь ингээд тэнцвэртэй байж хүн эрүүл сарвал сайхан амьдарч илүү одоо урт удаан наслах юм аа л гэж ойлгоод байгаа. Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэдэг нэг ураа бас байгаад байдаг шүү дээ. Тэр чинь бас зүгээр нэг бас гарцсан үг шүү. Харамсалтай нь бид нар яг энэ сэтгэлийн энэ юугаа болохоор ерөөсөө ингэж ач холбогдол өвдөггүй гоё болж ийн яаж ийн гэл ингээл бодоод байдаг. Гэтэ яг уг чанартаа нэрээ одоо яг болоод байгаа юм уу болохгүй байгаа юм уу тэрийг эн чинь мэрэгжлийн хүмүүстэй ингээд хандаж ингэж харьцаж тэдний зөвлөгөө авснараа ядаж сэтгэл зүйн хувьд одоо доктортой байна уу сэтгцийн хувьд эрүүл байна уу ямар байна гэдгийг хүн чинь мэдэж авах аюу том бас боломж болж байгаа. Зөв. Тэгэхээр таны хувьд одоо сэтгэлийн хувьд, сэтгэл зүйн хувьд бол асар их юм одоо мэдээлэл гэх үү, мэдлэгтэй болсон хүн байх шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та яг энэ үйлчилгээ хэр удаан хугацаанд авч байгаа вэ? За би ер нь бол сүүлийн 2-3 жил мета сэтгэл судлалын хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа. Мэдээж нөгөө хүн болгон ингээд ирээд ингээд шууд хүмүүс сэтгэл зүйчдэр очие гэл хүмүүс ингээд ирчдэггүй. Нэгдүгээр миний бодлоор хүн өөрөө энийг ингээд хүсэх шаардлагатай. Тэр нэг юм хүсэл зоригийн илэрхийлэл байх шаардлагатай. Тэгээд хүн тэр сэтгэл зүйчдэр очиод нэгдүгээрт болохоор яг нөгөө сэтгэл зүйчдэр чинь хүн өөрийнхөө одоо дотор байгаа юмыг ингээд үнэн зөвөөр ингээд гаргаад илэрхийлээд яриад инхээр илүү одоо нөгөө сэтгэл зүйч чинь миний хувьд нь шүү дээ би ингэж ойлгоод байгаа юм. Тойл гэж ойлгоод байгаа. Та өөрөө өөрийгөө харах тал. Тийм өөрөө өөрийгөө харах тал байхгүй. Би яг ингээд өөрөө өөр дээр онж тавиад ингээд яваад болчдөг гэсэн бол одоо хамаа алга тий болчих штеп. Тэгэхээр чи би өөрөө өөр дээр ямар нэгэн онж тавиад ингээд явж болохгүй байгаа болохоор би сэтгэл зүйчэд хандж байна. Тэр нь одоо юу гэдэг заавал ингээд нэг юм амар сэтгэл готролд орчоод юм уу ямар нэгэн сэтгцийн өвчин юмгийг тийм болчоод сэтгэл зүйчдэр очно гэсэн тийм бол асуудал биш. Хүмүүс ингээд зарим нь буруугаар ойлгодог байхгүй юу. Сэтгэл одоо ямар нэг асуудалтай нэг амар асуудалтай хүн сэтгэл зүйчдэр очдог ингэдэг тийдэг гэж ингээд бодоод идэм шиг байна. Уул нь бол миний бодлоор бол тийм биш. Сэтгэл зүйн юм зөвлөгөө авах нь өөрөө буцаад сэтгэл зүйн дархлаагаа нэмэгдүүлэх болон сэтгэлийн ийм хаттай байх юуг айгүй одоо том хувь нэмэр оруулж байгаа өөрийнхөө одоо төлөө хийж байгаа айгүй том хувь нэмэр л гэж бодоод байгаа шүү дээ би. Хоёрдугаарт тэр сэтгэл зүйчтэй мэдээж ингээд хүн зарим хүн интроверт хүмүүс байдаг, зарим нь экстраверт хүмүүс байдаг, зарим нь ингээд юмаа гаргаж ирж ярьж илэрхийлж чаддаггүй, илэрхийлхийг одоо зарим нь ингээд хүсдэггүй, зарим нь тас нуучдаг, зарим хүмүүс болохоор илэрхийлэх дуртай ч хүмүүс байдаг. Ингээд хүн хүнээсээ мэдээж өөр. Гэхдээ хамгийн одоо чухал юм бол тухайн одоо сэтгэл зүйчтэйгээ тэр одоо холбоог үүсгэх, тухайн сэтгэл зүйчтэй итгэх, нөгөө сэтгэл зүйчин ч гэсэн тухайн одоо үйлчлүүлэгчийнхаа болон тэр хүн өөр дээр нэрж байгаа хүнээ болохоор ойлгох мэдрэх тэр хүнд тэр итгэлийг одоо төрүүлэх нь амар чухал. Хоёрдугаарт эхний одоо юун дээр сеанс дээр жишээлбэл хүн ингээд бүх юм яриад ингээд бүх асуудлаа шийдээд ингээд
сэтгэл зүйчэд хандсан хүн шийдээд ингээд явчихдаггүй гэж би л хувьдаа бодож байна. Гэхдээ магадгүй тийг шийддэг ч юм уу мэдгүй л байна л да. Гэхдээ ер нь бол энэ чинь эхний ээлжинд одоо магадгүй ингээд зөв оншоо тодорхойлохын тулд 2-3 уулзах шаардлагатай тэгжиж ингэж нөгөө олон жилч байдаг юм уу тухайн хүний дотор байгаа бүх ингээд сэтгэл хөдлөл айдас нөгөө сайн муу сайхан муу гадаа бүгднийг гаргаж ирж нөгөө толиндоо тусгачиж одоо би илүү одоо үнэн зөв жинхэнэ одоо мөн чанартайгаа илүү сайн танилцах юм болов уу гэж ойлгоод байгаа. За тэгэхээр зөвхөн та заавал нөгөө асуудалтай байж сэтгэл зүйчдэр ирдэг юм аа. Энэ өөрөө зүгээр таныг нөгөө бас нэг өөр өнцгөөс нь хөгжүүлэх зүйл учраас та зөвхөн хөгжлөө өөр төвшөнд аваачин тулд бас сэтгэл зүйчдэр очиж болно гэдэг санааг бас та асар сайн хэллээ шүү дээ, тий. Тэгэнгүүт таны хувьд та яг анхудаа л ингээд сэтгэл зүйчд холбох одоо хандсан тохиолдол нь байсан уу? Эсвэл урд өмнө бас олон одоо туршлага байсан юм болов уу? Эндээс би яг юу харах гээд байгаа вэ гэхээр хүн болгонд нөгөө өөрсдөд нь тохирсон сэтгэл зүйч байдгаа гэж ирдэг шүү дээ. Тэрний хувьд та юу гэж боддог вэ? За би бол урд нь нэг өөр сэтгэл зүйчдэр хамтж үзчихсэн. Гэхдээ мэдээж одоо нөгөө тухайн хүний ямар нөхцөл байдал байгаа гэдгээсээ шалтгаалаад өөр байдаг л да. Тэгэхдээ энэ тэгээд миний 2 дахь угаасаа хандчихсан сэтгэл зүйч. Тэгээ би өөрөө илүү бас нэг нэг өөрийнхөө асуудлыг зөв тодорхойлж энэ асуудлаа зөв тодорхойлж бол буцаагаад нөгөөтгөндөө шийдэл олох чинь өөрөө ингээд илүү илүү шийдэл олох боломж болцоонд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхгүй хүмүүсийн бас нэг юм юу бодоод идэв. Хүмүүс яг доторх үннээ сэтгэл зүйчтэй үннээр нь уудалж гаргаж ич буцаагаад тэрэндээ зөв шийдлийг одоо олноо л гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхгүй би одоо юу гэдэг яг юмаа талын ярихгүй байдаг ч юм уу те. Үнэхээр одоо гаргаж ирэхийг хүсдэггүй юмаа гаргаж ирж чадчих нүггүй юу гэдэг дээрээ хүн өөрөө өөртөө үннээсээ нүүр тулж чадчих нү гэдэг чинь яг тэр нөгөө нэг сэтгэл зүйчдэр ороод ярихад тэр амар чухал юм шиг санагдсан. Яа тэгэхээр хүн чинь өөрөө нэг юм жоохон бие төвтэй амтан болчиход байгаа шүү дээ. Тэгээд одоо би л гэж яриад байдаг болохоос биш бусад хүмүүсийн сэтгэл зүй ямар байгаа, бусад хүмүүс одоо юу гэдгийг те тэр хүнийхээ одоо нөгөө юуг ерөөсөө цаад хүнийхээ сэтгэл зүйг бид нэрөөсөө анзаардаггүй. Зүгээр ингээд юун дээр замын хөдөлгөөнд ороод машин бариад явж байхад хүмүүс би орчий гэл би төрүүлчихье гэл монголчууд ялангуяа тэгдэг. Тэгээ тэр чинь нөгөө монголчуудын биегийн эгогийн илэрлэл нь ингэж тэр замын хөдөлгөөн дээр ингэж илэрч гарч ирж байгаа байхгүй. Магадгүй одоо ингээ яг явж итл хажуунаас энэ манай багш ярьжсэн. Амар хүчтэй машин гарч ирэл намайг ингээл мөрөгчих шахлааштай гэл ингээл уурлаал тэг бохимдал ингэжсэн багш тэгж байгаа. Тэр үедээ би амар уурлж ирсэн. Буцаагаад өөрийнхөө биш нөгөө хүнээ бод. Магадгүй одоо юу гэдэг гэрт нь ажил явдал болоод яарч байгаа ч юм уу тэр хүн хүүхд нь өвдсөн ч юм уу эцэг их нь өвчтөө ч юм уу ингээ нөгөө хүнээ бодохоор бидний ингээ сэтгэл ингээ тайвширчдаг. Үгүй өөрийгөө бодоод авах юм бол улам л нөгөө нэг зовоод улам л нөгөө нэг сөрөг сэтгэл хөдлөлт автаал ингээд тэгсэн үг байхгүй. Тэгэхээр чинь нөгөө яг чи өөртөөгөө сэтгэл зүйчийг одоо энэ өөрөө тасалгаанд орж ирээд яг тэрнтэйгээ үнэхээр өөртөө үнж байж чадчих нүг юу гэдэг нь айгүй чухал. Тийм болохоор миний одоо энэ сүүлийн 2-3 жил хичээсэн юм юу гэхээр би аль болох үнэн зөв ингээд бүх юмаа ингээд байгаагаар нь дэлгэж гаргаж ирж ийж өөртөө ингээд зөв шийдэл те юмаа ингээд олж авч чадах юмаа гэдэгт би бол гүн бат ингээд итгэдэг. Тийм болохоор би аль болох болсон процесс одоо мэдэрсэн сэрэг болон эерэг мэдрэмжүүд айл болох ингээд жинхнээс нь ингэж ямар ч одоо юугүйгээр дэлгэж тавихыг бол аюу хичээдэг байсан. Хоёрдугаарт бид нар өөрөөсөө гараад өөрийгөө яг ингээд 3 дахь нүдээр
тэр болгон харж чаддгүй дандаа нөгөө нэг сөрөг болон эрэг сэтгэл хөдлөлтөө өөрөө дотор нь ингээд ороод нөгөөдгөнд автаад ингээд яваад идэг байхгүй. Тэрнээс уулна гараад ингээд харчих юм бол эрүүл ухаанаар сэтгэх гэдэг тэгэж бид нар чаддгүй. Тийм болохоор айрлуулах энийг ингээд үнэн зөвөөр нь боддоор нь ямар ч юм хүндлэнгийн нөлөөгүйгээр гаргаж ирж тавиад тэгээд тухайн сэтгэл зүйчтэйгээ ингээд чин сэтгэлээсээ тэр нэг холбоосыг ихтгэлцлийг үүсгээд ингээд ярилцах юм бол эргээд нөгөө юу өөрийнхөө одоо асуудлыг юм уу юун дээр яаж алдаад байгаа ч юм уу өөрийгөө л илүү одоо жинхнээсээ таньж мэдэх буюу нөгөө толчин чамд яг тэр юу гэж сайхан дэлгээд харуулад өгнө л гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр яг жинхэнэ өөрийгөө бүтнээр нь ингээд дэлгэж тавиад бүтнээр нь тэр толинд харах хүртлэх энэ процесс асар урт процесс байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт таны хувьд яг анханасаа л та ингээд бүгдийн шууд ингээд нээж ер нь чадчихсан уу? Нөгөө талаасаа сэтгэл зүйчийн хувьд та яг ингээд өөрөөрөө байгаад бүхнийг ингээд байгаагаар нь тавихад сэтгэл зүйчийн зүгээс ер нь ямар нөлөө байд юм болоо? Сэтгэл зүйчийн зүгээс болохоор сэтгэл зүйч илүү одоо юу гэдэг мэдээлэгчүүдээ ингээд тэр хүмүүс ингээд яг ингээд сонсдог те мэдрээд одоо миний л мэдэрсэн юм л тэр шүү дээ. Ингээд яг сонсоод тэгээд ингээд нэг юм тэр хүний чи ингээд яг ингээд байгаагаар нь ерөөсөө тэр сэтгэл зүйчтэй юм шүү дээ. Хүнийг шүүмжилдэггүй. Чи зүг хийсэн байна. Мундаг чи буруу хийсэн. Хөө чиний гэсэн юм бол угаасаа байхгүй. Тэр угаасаа мэргэжлийн онцлог байх л та. Гэхдээ тэр хүмүүс чи ингээд яг одоо ингээд бүх юмыг байгаагаар нь хилүүлэхийн тулд тэр хүмүүс их тийм тухайн хүнээ ингээд мэдэрдэг. Дээрэс нь тэр хүмүүсийн ийм хүндэлдэг тэр хүмүүс ингээд ойлгохыг юм хичээдэг тийм юуг л нөхцөл байдлыг бүрдүүлж одоо тэр нэг юм холбоосыг үүсгдэг гэж хэлэх юм уу та. Тэ. Тийм ээ. Тэгэхээр яг тэрний сэтгэл зүйчээс мэдрээд байгаа тэрний сэтгэл зүйчийн өрөөнд байх үед таны аваад байгаа тэр нэг мэдрэмжүүд байгаа даа шүү дээ. Одоо хүндлэл гэж юм, сонсогдох гэж юм, ойлгогдох гэж юм тий. Энэ бүх зүйлийг бид нэр ер нь энэ өрөөнөөс гараад явхаараа бусад хүмүүсээс ер нь авч чаддаг юм болов уу? Бид нэрөө сэтгэл зүйч нөгөө бусад хүмүүсээс ер нь юугаар ялгаатай юм бэ? Одоо жишээлбэл бид нар нөгөө хамгийн сайн найзтай ч юм уу эсвэл гэрээхэндээ ч юм уу бас ингээл өөрийнхөө одоо аюулгүй гэж итгэж байгаа тэрний бүстэй өөрийгөө илэрхийлдэг шүү дээ. Тэгвэл тэр итгэлтэй хүмүүсээс сэтгэл зүйч юугаар ялгаатай юм бол? Сэтгэл зүйч нэгдүгээр тэр хүмүүс чинь сэтгэл зүйчийн хувьд бол одоо тэр мэргэжлийн сургуультанд сураад төгсөөд тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан тэгээд тэр чинь ингээд тусдаа философийн шинжилгээ ухаанаа сургуулсан гарсан тусдаа салбар шинжилгээ ухаан гэж ойлгоод байгаа. Тийм байсан бол би одоо өнөөдөр юу гэдэг миний бөөр өвдөж байгаа тохиолдолд би зүгээр жишээ авч ярьж байна л та тийм бөөр өвдөж байгаа тохиолдолд би бөөрийн эмчтэр л очино үсттэй. Бөөр өвдөж байгаа тохиолдолд би юу гэдэг ходоодны эмчтэр очихгүй үсттэй. Тэрнтэй чинь адилхан сэтгэл зүйн энэ асуудал дээр ер нь сэтгэл зүйч хандах нь чухал болохоос биш амар хайртай байна уу амар итгэлтэй хүнд хандна гэсэн ойлголт биш байхгүй юу? Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр бид нар яагаад гэвэл би одоо сэтгэл зүйчээр сураагүй. Миний одоо эргэн тойрны хайртай хүмүүс болон итгэдэг найз нөхөд тэ хамаатан садан миний багш тэр хүмүүс чинь бас бүгдийг сэтгэл зүйчээр сураагүй. Сэтгэл заслын эмч биш. Энэ талаар ямар ч мэдлэггүй хүмүүсээс тэнд би очиж одоо зөвлөгөө авах чинь өөрөө бөөр нь өвдөж гүйж шоод илэгний эмчид хандж байгаатай ингэ адилханаар би ингэ зүрлж хараад байна л да. Мэдээж тэр хүмүүс бүгд чиний сайн сайхны төлөө одоо юу гэдэг санаа зовно. Энэ хүн
илүү бити өвдөөсөө те энэ нэг өвчнөөсөө салчаасаа гэж бодно. Гэхдээ тэр хүмүүс чинь тэр хүмүүст одоо юу гэдэг надад ингээд зөвлөгөөг өгч чадахгүй болол гэж бодоод байл л таа би. Зөв. Тэгэхээр яг тийм болохоор мэрэгжлийн хүнд хандах чинь өөрөө одоо юу гэдгийг те яач ч бодсон одоо мэрэгжлийн хүнд хандж ижил тэр чин сэтгэлийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлж сэтгэлийн эрүүл мэндийг л аятайхан авч явахын тулд сэтгэл зүйчэд хандж байгаа болохоос тэрэн дээр би одоо юу гэдэг бөөрийн эмчтэр юм уу илгээний эмчтэр очиж болохгүй л гэж бодож чинь тийм болохоор үнэхээр одоо сүүлийн үед зөвхөн Монгол биш те дэлхийд даяараа айгүйх юм сэтгэл зүйн асуудал нь айгүй асуудалтай байгаа шүү дээ. Одоо зөвхөн одоо манай оронд биш урд нь ингээд дээр үед хүмүүсийн нэг нь сошиал медиа утас дэлгэц энэний хамаарал ингээд бага байсан болохоор сэтгэл нь бидний эмээ өвөөгийн үед илүү олон юмд санаа зовох ингэх тийх юм шаардлага байхгүй байгаадаа сэтгэл хангалуун ингээд хүмүүс сайхан тогтун амьдраад болоод идэг байсан бол одоо бол ерөөсөө тийм биш болж л үгүй энийг аваач тэрийг аваач энэ ингэж аялж штэ энэ ийм гоё шинэ загварын хувцас гарсан байна утас гарсан байна машин гарсан байна авалтаа гэдэг ийм консюмеризм нийгэмд бид нар амьдраад байгаа хүмүүсийн сэтгэл айгүй их тийм докторгүй болсон тийм болохоор мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй гэж зөвлөнө. Тэгэхээр мэрэгжлийн хүн гэдэг өөрөө одоо бидний энгийн одоо найз төхөд гэр бүлийн болоод нөгөө хайртай дотны чамайг хамгийн сайн ойлгодог тэр хүмүүсээс чи өөр шүү гэдэг зүйл тийм шүү дээ. Мэдээж яг хуу чиний хайртай дотны хүмүүс чиний найз нөхөд эцэг их ах дүү хамаатан садан бүгд одоо чамайг хайрладаг чамд хайртай дотны хүн гэхдээ тэр хүмүүс мэрэгжлийн түвшинд одоо тэр зөвлөгөө хангалттай өгч чадахгүй зарим нэг маа найз нар хүртэл асуудаг штэ тэгээд би одоо яах вэ ийм асуудал тулгарсан гэж би бол одоо шууд л би над асуудлыг чинь талаар ямар нэгэн надаа ингээ мэдлэг боловсрол ийм юм байхгүй тийм болохоор хамгийн зөв нь ингээд чи сэтгэл зүйч танд тийм үү сэтгэл заслын эмчид танд тийм үү хандах нь л зүйтэй. Тэгэхгүй бол бид нар ингээд дунд нь ороод тэр хүний одоо юу гэдгийг гэр бүлтэй ч юм уу ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай холбоотой өөрийн зүгээс ингээд зөвлөгөө өгч чинь тэр хүний нэг талаа магадгүй нэг талаа баримтлаад идэг нөгөө талыг мэдхгүй жижигээ тийм асуудал үүсэх эрсдэл өндөртэй. Тийм болохоор би тэрийг ерөөсөө найз нөхдөд нэг ч зөвлөдгүй аль болох мэрэгжлийн боловсролыг тэр хүнд нь хандсан дээрээ гэж би зөвлөдөг. Гэж чиглүүлдэг зөвлөлт байна шүү дээ. Та ер нь 90 хүмүүстэй хэрэг одоо тий сэтгэл зүйчдэр очоо чи нэг тэгэх хэрэгтэй байна гэдэг нэг ийм хувийн зөвлөмжийг өгдөг болсон бай магадгүй нэг ийм үйлчилгээг авч эхэлсэн цагаас хойш яг үнэ хэлэхэд бол би ямар ч хүнийг чи сэтгэл зүйчдэр оч гэж юусоо хэлдэггүй. Энэ яагаад хэлдэггүй гэхээр магадгүй одоо тэр хүмүүс ч нөгөө айгүйх тийм буруугаар ойлгодог байхгүй юу. Хүний ингээд чи сэтгэл зүйчдэр оч гэж хэлчих юм бол энэ намайг одоо сэтгэл мэдрэлийн өвчтөй гэж бодож ийн гэд зарим хүмүүс бол буруугаар ойлгох магадлал өндөртөө байгаа болохоор аль болох би тэгж хэлэхгүй хасаамжтай хичээдэг. Магадгүй тэрийг зүгээр ойлгоод тусгаж аваад сэтгэл зүйчдэр хандах хүн байна. Хандахгүй ч хүн байна. Миний надаас одоо юу гэдгийг те ямар нэгэн байдлаар амьдралд нь хүндрэл бэрхшээл тулгараад зөвлөлтгөөд ирсэн хүнд бол өөрийнхөө зүгээс би нөгөөнийг чиглүүлэх гэдэг үүднээсээ тусламж хүсээд ирсэн хүн байх юм бол би сэтгэл зүйчд хандаа яг энэ асуудлаараа ингэсэн дээр юм байна гэж чиглүүлж сэтгэл зүйч хандаа гэсэн зөвлөгөө өгдөг болохоос биш чи яг өөрөө энэ асуудлаа шийдэхэд бол сэтгэл зүйч чи ингэж байна штэ чи энэ асуудлаа шийдэхэд бол чи сэтгэл зүйчдэр очоо гэж бол би нэг ч зөвлөж байгаагүй. За тэгэхээр таны хувьд яг сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний нэг өөрчлөлт гэдэг зүйл байна шүү дээ. Энийг өрн та яг яаж мэдэрсэн бэ? Магадгүй яг ингээ процессын явцад ингээл нэг толин тараал өөрийгөө харааллаа юм шигээр те ингээл өөртөө ажиллаад исэн юм байна гэж би ойлгож байна. Тэгэнгүүт магадгүй тэр процесс нь таны өөрийгөө мэдрэх тэр мэдрэмж өөрийгөө гэж ойлгож байгаа тэр нэг ойлголтууд тэднэрт магадгүй яаж одоо нөлөөлт юм бол өмнө нь магадгүй бас таны тэр
өөрийнхөө талаарх бодол гэдэг юм уу? Өөрийгөө мэдрэх тэр мэдрэмж үрнийг ямар хөө байгаад яаж өөрчлөгдсөн юм бол? Бид нар юу яадаг ш та ер нь монголчууд хүмүүс ингээд өөрсдөө яг ингээд суугаад яг би ингээд юу мэдэрч юм. Тэ би ямар мэдрэмж авч чинь, эрэг мэдрэмж авч чинь үү, сүрэг мэдрэмж авч чинь үү? Би уурлаад байна шүү, уурлах гад байна шүү гэдгийг бид нар ер нь их тийм анзаардаггүй, сэрэмжгүй байдаг гэж хэлэхэд байна л да би. Ер нь ихэнхдээ яагаад тэгэхээр нэг юм завгүй, ажилтай, амьдрал, сургууль, соёл гэл ингээл хүн болгон завгүй яваад идэг. Яг энэ нь цаана яг юунд хүрэх гээд байгаа юм гэдэг нь аюу сэн тийм асуулт болоод гараад ирж байгаа байхгүй. Мэдээж одоо бүгд сайн сайхан амьдралыг амар амгалан тий ад жаргалтай байхыг л хүсдэг. Энэгээр бол бид нэр бүгдөө адилхан энэ дэлхий дээр байгаа. Энэ ертөнцийн дээр амьдарч байгаа бүгд жаргалтай байна. Тийм бүгд яг энэ жаргалтай баймаар байна. Ад жаргалыг хүсэж чинь бид нар амар тайван, амар амгалан мэдэрмээр байна гэдгээр бүгд адилхан. Ерөөсөө л адилхан. Гэхдээ бид нарт яг ялгаатай юмнууд байдаг. Энийг нэгдүгээр бид нар ингээ хүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаар би одоо юу гэдгийг өстой уул нь бол тийм ингээд өстой өөрийгөө олчих гэд ирсэн багхгүй юу? Гэхдээ энэ чинь ингээд явцын дунд өөрийгөө олно гэж юу юм? Би одоо тухайн үед ингээд ямар хүн байсан одоо ингээд миний өнөөдрийн байр сууриас харахад би ямар хүн байна гэдэг энэ сэтгэл зүйн хувьд бол би хамаагүй ингээд надад гарсан өөрчлөлтүүд нь болохоор би юм арай илүү одоо байж сурч байгаа. Энийг юугаар илэрхийлэх үг гэхээр урд нь одоо амар ингээд өнгөрсөн ингээд зарим нэг юм дээр би ингээд харамсдаг байсан байхгүй юу. Тэгээ хүн чинь мэдээж харамсдаг хүмүүс байдгүй л ах л та. Гэтэ их бага хэмжээгээр тодорхой хэмжээгээр байдаг баг. Гэтэ зарим нэг юм дээр ингээд нөгөө нэг хүмүүс чинь ингээд өнгөрсөндөө ингээд миний аавдаг гэдэг харамсдаг юмнууд. Зарим хүмүүс болохоор нөгөө ирээдүйдээ санаа зовоод яана ингэчих болов тэгчих болов гээл ингээд санаа зовоод байдаг. Тэгээ миний надад гарсан хамгийн том өөрчлөлт болохоор юу гэхээр би ер нь аль болох тэр өнгөрсөнд нь хаяад ирээдүйд тэгж санаа зовхоо болоод аль болох ингээд өнөөдрөөрөө одоогоороо энэ агшинда байдаг тийм одоо хүн болж ингэж өөрчлөгдөж байгаа. Энэ процесс нь угаасаа явагдаж байгаа. Тэгээд ингээд ирэхээр арай илүү нөгөө миний юмыг харах өнцөг маань илүү ингээд тайван амгатан юмд ингээд хандж байгаа хандлага маань илүү ингээд яг тийм тайван амгалан тэр мөчтөө байгаад одоодоо байгаад ирэхээр хандлага маань ингэж өөрчлөгдөж эхэлсэн. Сэтгэл санааны хувьд бол хүн ингээд илүү тайван тогтун болсон тийм өөрчлөлтүүд гарсан. Яагаад тэгэхээр бид нэртэй ингээл сайхан болохоор ингээл хит ингээл хөөрөөл баярлал догтлдог те. Тэгэл одоо муу юм болвол яах вэ бид нэр доошогоо даун болол ингээл гонигтай болцдог. Тэгээ энэ чинь бүр ингээд муу ингээд нэлээд аав нь усан хүмүүс чинь зарим хүмүүс ингээд сэтгэл готролд орж ийн янз бүрийн асуудлуудад орж ийн. Тийм болохоор энийгээ ингээд бас нэг тодорхой хэмжээгээр өөрийгөө ажиглаад зохицуулаад энэ их хөөрөх болон их доошоо одоо гутрах эднэр чинь бол тийм хүний эрүүл мэндэд бол нэг тийм сайн зүйл биш. Тийм болохоор энэ одоодоо байгаад ирэхээр тэр хит хөөрөх болон хит юу чинь харьцангуй ингээд нөгөө 50 доктортой болоод ирэхээр хүн ийм одоодоо байж чаддсан байна. Надад бол айгүй бол тийм 50 өөрчлөлтүүд гарсан маа. Хоёрдугаар юмыг ингээд мэдээж ингээд харах өнцөг маань өөрчлөгдсөн. Би бүр ингэж боддог байсан шүү дээ. Урд нь энэ хүмүүс ингээл амар машинда төгчрээ лөвлийн хүүтэнд тэгэл ажиллаа тараал зарим нь очоод хоолоо хийгээл махаа гаргаал гэд ингээд би тэр
хүнийг мэдгүй хэрнээ одоо тухайн хүний талаас ингээ гадна талаас нь харчаал тий очоод тэгэл галаад маха гараал тэгэл хоолоо игээл тэгэл нэг хүүхдүүдийнхаа хичээл номыг хийлгсэн болгоол тэгэл хоолыг нийлүүлэл унтуулаа буцаал өглөө ингээл дахиад босгоод цэцэрлэг сургуульд нь зөөгөл ингээ нэг юм амар хэцүү амьдралаар монголчууд амьдраад байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Тэгсэн чинь би ингээ сэтгэл зүйчдэр ингээ яваад ирсэн чинь магадгүй тэр хүмүүсийн хувьд тэр нь ингээ хад жаргал нь байж болно шүү дээ. Хүүхдүүдтэйгээ машиндаа бүглэрөөд хүүхдтэйгээ одоо юу гэдэг үлгэр ярьд юм уу, ойнгоо ярьд юм уу, тэ сайхан дурсамжаа хуваалцд юм уу, хүүхдийнхаа сургууль дээр бас юмыг сонсдог ч юм уу, тэ хүүхдээ ингээ бүглэрч явахдаа машиндаа тэрвэрдэг ч юм уу. Энд чинь ингээ тэр хүний би чинь тэгэхээр чинь одоо тэрийг ингээ буруу харж ирсэн байгаа байхгүй. Тэр магадгүй тэр хүн аз жаргалтай бай. Тэрийг би гаднаас нь харчаад оо ямар хэцүү юм бэ, ямар хэцүү юм бэ гэж бодоод ийсэн байж магадгүй. Тэгтээ одоо бол би тэр миний тэгж харах хандлага айгүй өөрчлөгдсөн. Харах үнцэг маань өөрчлөгдөөд тэлээд те миний харж байгаа үнцэг магадгүй энэ хүний ихээс өөрөө байж болно шүү дээ гэдэг нэг юм тэлсэн тийм шүү дээ. Надад бас тийм өөрчлөлт гарсан л та. Тэгэхээр сэтгэл хэдэг зүйлээ бид нөр өөрсдөө анзаараад ирэхээр энэ зүйл мараараа тогтун болоо тогтуржоод ирэхээр эргээд бидний юмсыг нөгөө харах үнцэг, амьдралыг харах үнцэг, альваа зүйлсийг хүлээж авах тэр нэг үнцэг, эргээд нөгөө амьдралыг бүхлээр нь харах тэр нэг үнцэг бүх зүйлд маань ингээд нөлөөлдөг юм шиг. Эргээд нөгөө амьдралыг харах үнцэг гэдэг юм уу? Бүх зүйлийн цөм нь бидний сэтгэлээс хамаардаг юм шиг. Тийм. Таны яриаг нөгөө сонсоход промошн хийлсэн үг гэдэг юм. Сэтгэлээ захирддаг нь жарганаа. Сэтгэлдээ захирагддаг нь зовноо гэж. Тэгэхээр үнэхээр одоо энэ сэтгэлийнхаа тэр янз янзын сөрөг сэтгэл хөдлөл болон эрэг сэтгэл хөдлөлд автаад тэрнийхээ дагуу амьдрах юм бол үнэхээр зовно. Тэр одоо ийм салхинд хөөгдөж байгаа хамхуулыг төсөөлөд салхи хаашаа тийш явна, салхи хаашаа явна, тийшэл өнхрөөд байгаа байхгүй. Тэрний шиг энэ сэтгэлийг чинь харин эсрэгээрээ бид нар өөрсдөө захираад энэ сэтгэлдээ захирагдах биш сэтгэлээ бид нар өөрөө захирдаг болчих юм бол бид нар чинь ихэн тэр амар амгалан болох юм байна гэж ойлгож байгаа. Гайхалтай. Нөгөө сэтгэлээ захирнаа гэж хэлж шүү дээ. Тэгэнгүүт нөгөө сэтгэл гэдгийг илэрхийлээд байгаа зүйлүүд нь бидний нөгөө мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд байгаа тийм тий. Тэгэнгүүт тэрийг их захирч болт юм уу? Ямар арга байна аа? Мэдээж бид нар одоо юу гэдэг сэтгэл чинь нөгөө юм хий төлөвтэй болохоор ингээ гарт баригдахгүй болохоор ингээд захирчин гэхээр нэг юм сонь сонсогдчих магадгүй л дээ. Гэхдээ сэтгэлээ захирч болно гэж бодож байгаа. Яа тэгэхээр урд нь ингээд нөгөө одоо хүн чинь ингээд уурын эрхэн тавтаад ингээд шууд ингээд ууралцдаг байх юм бол хүн ингээд сэтгэлээ захираад сэтгэлийн ийм тайван эрүүл саруул төлөвт байгаад ирэхээр уурлаад байгаагаа анзаарна. Магадгүй ихний ээлжинд шүү дээ тий. Уралчлаа. Тий? За уралчлаа. Тэгвэл за чи ууралчж штэ гэд. Ууралж байгаа явцдаа бас ууралж байгаагаа анзаарах. Тэрний өмнө уурлах гэдэг шүү. Уурлах гэдэг шүү гэдгээ ингээд анзаарч болж гинөө гэдэг чинь тэр сэтгэлийг захирч болж гинөө л гэсэн. Бид нар чинь хинч зовхыг хүсдэггүй. Зовох, жаргах хоёр чинь ер нь бол хүнээс өөрөөс нь шалтгаалаад байгаа байхгүй юу? Тэгэхээр хинчиг одоо юу гэдэг нь те зовхыг хүсэхгүй болохоор тэр зовмоор байна уу гэх юм бол бид нар гараад зовно. Ингээл одоо юу гэдэг нь те гадаа гараад замын хөдөлгөөнд ороод зовно. Ишигээ хараад нөгөө скутерын дайр явгаалах гэсэн бол скутерын дайрах гэж ирээд тэрнээс болоо зовно. Ингээд зовх шалтгаанууд бидний амьдралд ерөөсөө ингээд байнгын байждаг. Урд нь ч юм байсан, одоо ч юм байгаа, ирээдүйд ч юм байх бол. Тэгэхээр зовхгүй байх нь миний өөрийн эрхийн асуудал болохоор зовх уу, жарах уу гэдгээр би өөрөө шийдэх гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэрний тулд проблем асуудал өөртөө гаргаж ирээл ах юм бол даваа чи зовж болно шүү дээ. Зовх шиг амрах юм байхгүй. Харин илүү сэтгэл амар амгалан жаргалтай байя гэдгийг хүн чи энийг өөрөө бүтээдэг байхгүй. Энийний хамгийн том алхам нэгдүгээр миний бол сэтгэлтэйгээ ажиллах, хоёрдугаар мэргэжлийн хүмүүст хандах. Тэгжээ чин
дараагийнх нь үе шат мэдээж ингээд сэтгэл зүйчдэр очсон хүн байж тээ. Шууд ингээд сэтгэл зүйчд хамаг юм арай л тэгэл бус бүх проблем нь шийдэгч чинь гэсэн юм бол байхгүй шүү дээ. Бид нар бүгдөө мэдж байгаа. Ягаад гэх юм бол одоо юу гэдэг бид нар ингээд лам дээр очиулаад ном уншуулаад ингээд бүх асуудал шийдэгдэхгүй байгаа тээ. Тэр чинь тухайн хүний хүчин чармаалт гэдэг нэг юм бүгдөө гоё ингээд ном уншуулаад хэмрийн сан тавиулаад ингэчдэг бол бүгдөө гоё монголчуудаар очиод ламд ном уншуулаад ингээд энэ асуудлыг шийдчихэл тээ. Амьдрал тийм юм байхгүй байгаа байхгүй. Тийм болохоор хүмүүс ингээ бас андуураад сэтгэл зүйчдэр очоод тэгэл сэтгэл зүйч нөгөө асуудлыг шийдчихдэг юм шиг бодоод байдаг. Үгүй. Эн чинь аль талаасаа хамтын одоо зүтгэл дан ганцаараа одоо юу гэдэг үйлчлүүлэгч ч юм уу дан ганцаараа сэтгэл зүйч нь энэ дэр ингээ ажиллаад үр дүн гарна гэж байхгүй. Тийм болохоор энэ чинь аль талаасаа хичээл зүтгэл гаргаж ийж үр дүн гардаг гэж болгоод байгаа шүү дээ би. Яг л тийм. Ямар нэг хоол хийхэд ингээд маш олон жор байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө нэг сэтгэл зүйчд очоод сэтгэл зүйчийн нөгөө сэтгэлээ эмчлээд би өөрөө эрүүл сэтгэл зүйтэй хүн болоод эргээд сэтгэлийн их амар амгалан ингээ олдог. Тэр нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээд анзаардаг, таньдаг ийм хүн болохын тулд нэг юм жор байдаг гэж бодъё л таа. Тэнгүүт таны хувьд номер 1 жор нь яг юу бол? Миний хувьд номер 1 жор юу байсан бол? Эсвэл одоо юу байгаа вэ ч гэдэг юм уу тий? Одоо хүртэл тэрийг одоо өстө номер 1 гэх юм бол хүн нэгдүгээрт бол бясалгал хийх гэж хэлж байна. За. Тийм бясалгал хийх хэрэгтэй хаа. Энэ тэгвэл нөгөө сэтгэлээ кэрлж байгаа нэг хэлбэр нь эргээд нөгөө өөрийнхөө сэтгэл зүйд давхар хөрөнгө оруулах бас нэг сонголт юм уу? Зөвхөн бясалгал хийгээд байвал сэтгэл зүйчд очихгүйгээр байж бас болох юм уу? Таны хувьд? Таны болохгүй л дээ. Тийм дээ би түрүү хэлсэн шүү дээ. Энэ нөгөө сэтгэлийн амар амгалан болохын тулд одоо хүн сэтгэлийн дархлаатай байх, сэтгэлийн эрүүл мэндэ улам хөгжүүл. Зарим хүн бид нар чинь ийм шүү дээ. Ер нь бол 6 нас 60 настай ирнэ 6 настай хүүхдийн ийм сэтгэл зүйн төвшөнд ингээм амьдраад байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй 50 хүрчээд 5 настай юм уу 15 та хүүхдийн сэтгэл зүгээр амьдраад байгаа хүмүүс зөндөө байдаг байхгүй зүгээр л амьдрал дээрээс ингээд би ч сэтгэл зүйч биш шүү дээ гэхдээ зүгээр анзаарахад айгүйх тийм хүмүүс байдаг мэдээж бүгдөө биш л дээ гэхдээ тийм болохоор бид нар 50 настай бол 50 настай хүнийхээ сэтгэл зүгээр л амьдрах хэрэгтэй шүү дээ би бол тэгж итгэдэг би 50 нас хүрчээд 15 та юм уу 5 та хүүхдийнхаар би сэтгэл зүйн тэргээр сэтгэж болохгүй байхгүй юу. Тэгэхээр би яах ёстой? Сэтгэл зүйчэд хандах ёстой байхгүй юу? Тэрийг өөрөө ганцаараа ингээ сайхан бүтээгээд ингээ болчдөг байсан бол даваа би ганцаараа бясалгал хийгээд бүтээчээ те. Харамсалтай тийхгүй. Тийм болохоор заавалчгүй сэтгэл зүйчэд хандах хэрэгтэй. Тэгээ миний түрүүн хэлсэнчлэг эн чинь сэтгэл зүйчийн ч хувь нэмэр оруулж байгаа. Буцаагаад нөгөө үйлчлэгчийн ч гэсэн үйлчлүүлэгчийн өөрийнх нь ч гэсэн нөгөө нэг хичээл зүтгэл хэрэгтэй гэдэг нь юм баггүй. Тийм. Тэгэхээр давхар илүү одоо юу гэдэг бясалгал хийгээд ч гэдэг юм уу те тэр хүн илүү бас нөгөө нэг одоо даван туулах ямар нэг юм даван туулах процесс нь илүү хурдан явагдана илүү эергүй өөрчлөлт гарах болов гэдэг үднэсээ зөв тэгж бодож байна. Дахиад нөгөө сэтгэлээ гэрлэх одоо сэтгэлтэйгээ ажиллах тэнд нэг юм дархлаа үүсгэх нэг хувилбар нь магадгүй тэгвэл бясалгал тийм байж болох нь шүү дээ. Чи ингээд саппорт хийхэд тэрнээс биш одоо юу гэдэг бүгд бясалгал хийгээд ингээд сайхан болчдөг бол бүгдөө бясалгал хийгээд аюу гоё болчих л та тийм бас юм байхгүй байхгүй давхар эн чинь хүн сайхан зөвхөн ингээд сайхан сэтгэлтэй байгаад одоо ингээд сайхан сэтгэлтэй байгаад ингээд нөгөө нэг тэр сэтгэлийн амар амгалан өөрчилж чадахгүй амгалан одоо мэдэрч чадахгүй болж чадахгүй нөгөө талд мэдлэг хэрэгтэй. Энэ манай буддийн гууханы багш тэгж хэлжсэн байхгүй. Сайхан сэтгэл мэдлэг хоёрыг хослуулж ийж бид нар илүү сайхан амьдралыг амар амгалан бүтээж чаднаа. Тэгэхээр мэдээж хүн сайхан сэтгэлтэй байх ёстой. Тэр мэдлэгийг бид нар хаанаас олж авах вэ? Сурчил олж авах шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэлийн талаарх мэдлэгийг бид нар сэтгэл зүйчтэйгээ харилцаж ийж тэрнээс олж авах хэрэгтэй байхгүй. Энэ хоёр чинь хоёулаа сайхан байж
бэжэж тэр амар амгалан олж авах гэдэг. Тэрнээс биш дан одоо юу гэдэг дан бас мэдлэгчин юу биш. Одоо юу гэдэг би сэтгэл зүйн талаар ном уншиж болно шүү дээ. Англи хэл дээр одоо юу гэдэг те монгол хэл дээр сэтгэл зүйн талаар бүх боловсролын талаар сайхан ном уншчихъя. Айгуу гоё мэдлэгтэй болчихё. Тэгээ яах вэ? Бас нэг талдаа өрөөсгөл болчихоо. Тэгэхээр эн чинь яг ингээд сайхан сэтгэлийг би ингээд хөгжүүлэх гэсэн тэр сайхан сэтгэл нь байх хэрэгтэй. Нөгөө талдаа тэр мэдлэг нь байх хэрэгтэй. Энэ хоёр нь хоёлаа бэж ийж давхар энэ дээр чинь нөгөө сэтгэл зүй чинь орж ирж ийм чинь ингээд илүү одоо сэтгэл зүйн хувьд үр дүнтэй сэтгэлийн айгуу том хат тархлаа тох юм уу? Пазл нээлж байгаа юм шиг нэг юм бүтэн болох хэлбэр нах гэж шүү дээ. Тийм. Заавал нөгөө гаднаас мэрэгжлийн хүний тусламж байж ийш та эргээ тэндээ нэг юм бүтэн гих тэр нэг мэдрэмжийг ном сурахад бид нар яадаг вөхөр ном сурдаг байсан бол бид нар бүгдөө одоо юу гэдэг ном уншаал тэгээ номоо уншаал тэгээ сургуульд явах юм шаардлагагүй үсттэй. Зүгээр бүгдөө гоё гэртээ 10 жил ингээд тэр номнуудаа аваад тэгээд энэ гэртээ ингээд суугаад уншаад ингээд тэр боловсролыг авчдаг байж болно шүү дээ. Тэг чин тийм шиг бас тэнд очиод бид нар яаж ийнаал 10 жилээсээ 1-р ангиасаа тэнд сургуульд яваад тэнд багшаар нэг юм заалгаад байна шүү дээ. Тийм тэгэхээр чи эн чин заавалчгүй энэ ямар нэгэн одоо үр дүнд хүрж байгаа хийж байгаа ажил одоо гарч байгаа үр шим энэ бүх гүйцэтгэлүүд бүгд айгүй олон хүний тэ хүч хөдөлмөр шингэж ингэж нийлжиж илүү үр дүнтэй юм гараад байна. Тэрнээс дан ганцаараа асуудлыг шийддэг байсан бол бүгдөө асуудал шийдээ явчихна. Тэгэхээр бас нэг юм сониуч байх, эрэл хайгуулж байх хэрэгтэй юм шиг. Тэ? Тийм ч юм уу? Тэ? Одоо нэг бүхэл бүтэн нэг юм одоо сэтгэл зүйн шинжлэх ухаан гэдэг юм гарчаад байна шүү дээ. Тэнгүүт энэ зүгээр нэг гарчаагүй бас нэг утга учиртай л ах та. Зүгээр нэг сониуч байдлаас бас тэрийг хүлээж аваад нэг юм туршаад үсгэд бас нэг илүүдэхгүй юм шиг. Ер нь бол хүмүүс ч гэлтгүй ер нь бид сэтгэл зүйн боловсралтай ах хэрэгтэй. Яалтчгүй. Тэгээ уул нь бол монголчууд эртээр үеэс энэ сэтгэл зүйн боловсралыг бидний өвөг эцгийг сайн ингэж өвлүүлж тэр хүмүүжлэрээ монгол ахуйгаараа дамжуулж ингэж ирсэн юм байна л та. Тэгээд мэдээж энэ дотор ингээд шашны бас нэг зан үйл мүйл ингээд бидний амьдралын явцдаг энэ нийгэмд ингээд хоорондоо бие биендээ уусаа шингэсэн юмнууд бол байгаа. Харамсалтай нь одоо юу гэдэг нь социалист нийгмийн үед бол энэ бидний сэтгэл зүйн боловсролч байдаг юм уу? Энэ шашны боловсрол гэдэг ийм юмнууд бол ерөөсөө тэр чигтээ ингээд алдагдцсан. Одоо эргээд 1990 он гараа зах зээлийн нийгэм шилжснээс хойш илүү одоо бид нар өөрсдийнхөө будын шашин ер нь бол Монголд 90 он гарснаас хойш энэ сэтгэл зүйн боловсролд анхаарах энэ шинжлэх ухааны хөгжүүлэх тал дээр илүү одоо үр дүнтэй ажлууд хийгдэж явж байгаа гэж ойлгоод байгаа. Тэрнээс биш 90 оноос хойш хин хизээ миний хүүхдийн сэтгэл зүйн боловсрал гэж ерөөсөө тийм ярьж байгаа юм би бараг сонсож байгаагүй. Тийм болохоор энэ сэтгэл зүйн боловсралыг бид нар айл болох сэтгэл зүйн боловсралыг бид нэр багаас нь үр хүүхдтэй суулгах хэрэгтэй байхгүй. Бид нар сэтгэл зүйн боловсралыг үр хүүхдтэй багаас нь суулгаж өгөхийн тулд бид нар өөрсдөө өнөөдөр энэ сэтгэл зүйн боловсрал дээр анхаарах хэрэгтэй болж байгаа байхгүй. Бид нар өөрсдөө эрүүл сэтгэл зүйтэй ээж аваас эрүүл сэтгэл зүйн боловсралтай дараагийн ирээдүйг л бид нар бүтээн гэсэн үг шүү дээ. Энд чинь зөвхөн миний сэтгэл зүйн боловсралтай хамаатай биш байхгүй энэ чинь миний үр хүүхэд буцаад яах вэ? Тэнд гадаа гудамжинд байгаа бас нэг болтоог юм уу нарагийн үр хүүхэдтэй адилхан нийгмийг хамт бүтээлцэж явна. Тийм болохоор би гэсэн ойлголтоосоо бид нар аль болох татгалзаад нийтээрээ бид нар монголчууд яаж сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэх вэ? Яаж сэтгэл зүйн боловсролыг илүү түгээх вэ? Яаж мэдээж бүгдөө юу гэдэг сэтгэл зүйчээр сураад сэтгэл зүйч болно гэсэн үг биш байхгүй юм чинь. Яг биднэрт бүгд энэ сэтгэл түрүүний яриад байгаа сэтгэл гэдэг юм чинь байгаа. Бид нэр сайн муухай янз янзын сүрэг юмнууд муу сайн бүгдийг мэдрээд байгаа зү. Яг үнэ хэлэхэд тэгэхээр энэ сэтгэл зүйн боловсролыг бид нэр
маш сайн ойлгох хэрэгтэй. Энийг хар багаас нь энэ боловсролыг одоо түгээх хэрэгтэй. Бие биендээ хэлж ярьж өгж явах хэрэгтэй. Ингэж нийтийн сайн сайхны төлөө нийтээрээ сайхан нийгмийг бүтээхийн төлөө амьдрах хэрэгтэй. Гайхалтай. Тэгэхээр та өнөөдөр өөрөө өөртөө оруулж байгаа энэ сэтгэл зүйн хөрөнгө оруулалт боловсролтой таны үр хүүхдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт эргээ таны үр хүүхдүүд болоо таны нөгөө бүтээж байгаа тэр нийгэмдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт буюу сэтгэл зүйн боловсрол, сэтгэл зүйн талаарх мэдлэг гэдэг маань өөрөө танаас нэг тийм хол зүйл биш. Энэ өөрөө таны өөрийгөө ойлгож байгаа ухаан гэж ойлгож болох уу? Өөрийгөө ойлгох нэг хэсэгтэй нь учраас энэ ингээ таны одоо ус агаар мэт ингээ зайлшгүй байх ёстой зүйлийн тань нэг юм аа. Тийм учраас ингээд хүн болгон энэ талаарх одоо мэдлэг мэдээлэл боловсруулаад дэвшлүүлээсэ гэдэг санаа юм. Тийм. Мэдээж одоо гадаад хүмж бай, монголч хүмж бай. Бид нар бүгд сэтгэлтэй. Энэ сэтгэл гэдэг юм чинь буцаад бидний одоо сайхан явах ямар мэдрэмж авах гэдгийг чинь шийдээд шүү дээ. 10 сая доллартай хүн аюу гой сэтгэл зүйтэй хүн байж болно. Нөгөө талд зэрэгцээд 10 сая доллартай хэрнээ гуйлагчин шиг сэтгэл зүйтэй хүн бас байж болдог байхгүй юу? Тэгэхээр чинь энэ тэр нэг юм 10 сая доллартай байгаа та биш байгаад тэгэхээр чинь яалтчгүй энэ сэтгэл зүйтэй холбоотой болчиход байгаа зү. Тэгэхээр энийг яаж одоо тэр сэтгэлийг одоо сайхан байлгах вэ гэдэг чинь ерөөсөө бидний л гарт байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ чинь хүн болгон энэ сэтгэлтэй, сэтгэл зүйтэй энийг мэдэрдэг энэ бүх мэдрэмжүүдийг авдаг юм чинь бид нар тэр яаж одоо юу гэдэг нь 10 сая доллартай байж чинь ингэж happy байж байгаа хүн байна. 10 сая доллартай байж гуйлагчин хүмүүс байгаад байгаа болохоор бид нар энэ сэтгэл зүйн энэ одоо энэ дархлаа энэ сэтгэл зүйн боловсролыг л хөгжүүлчих юм бол илүү одоо ад жаргалтай сайхан нийгмийг л бүтээх гэдэг. Энэ дан ганц одоо юу гэдэг бид нар өөрсдөө юм лаг сэтгэл зүйчтэй болчлоо гэд ингээд сэтгэл зүйтэй болчлоо гэд энэ өөрчлөгдөх юм биш. Нийтээрээ гэх юм бол монголчуудын өөрийн тий бид нар нийгмийн амьтад учраас буцаагаад нийтээр монголчуудын сэтгэл зүй өнөөдөр ямар байна гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу нийтээрээ. Нөгөө бие засаад гэрээ засаад төрөө гэдэг шиг тий ирээдүйд бид нар ямар нийгмийг ямар улсыг үндэсний бий болгомоор байгаа вэ гэдгээсээ бас харах юм бол энэ бас асар чухал зүйл шүү. Энэ одоо мэдлэг мэдээлэл үйлчлэл нийгэмдэр анзаарч л байгаа. Хүний ямар гоё боловсрал авсан. Тэгээ юу гэдэг амар гоё 4-5 хилтэй гадаадад боловсрал эзэмсэн, дээрээс нь зам магистр, зам докторийн зэрэг хамгаалсан. Сэтгэл зүйн авах юм хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Бид нар мэдж байгаа. Бид нар ингээд ажил хийдэг, ажлын иргэн тойрон янзын одоо хүмүүстэй уулзаж учирч одоо нийгмийн харилцаанд бид нар ингээд орж байгаа шүү дээ. Тэр чинь яагаад тийм баа? Энд чинь нэг асуулт агаад зөвхөн ингээд одоо юу гэдэг би эцэг эхчүүдийг зүгээр тийж уриалмаар бид нар аюух тийм хүүхдүүдийнхээс боловсролт бол аюу анхаардаг. За англи хэлтэй олъё, хятад хэлтэй олъё, орос хэлтэй олъё. За тийм сургуульд явуулъя. За тэр их сургуульд явуулаад тэр лаг одоо юу гэдэг ранкаараа өндөр их сургуульд оруулчихъя. За тэгээд гараад ирнэ ажил дээр гарч ирээд ажил хийн. За тэгээд магистр, доктор гэдэг одоо энэ сүүлийн үеийн залуучууд аюу мундаг болсон шүү дээ. Тэгээд амар гоё боловсралтай. Тэгээд тэгсэн юм сэтгэл зүйн авах юм хүмүүс яддаг. Тэгэхээр энэ мэдлэг, энэ сэтгэл хоёр чинь зэрэгцэж явах хэрэгтэй юм аа гэж хэлэх гээд байна л да. Тэр хүн амар гоё ингээл магистр, доктор одоо юу гэдээ амар ховор гоё, амар гоё мэрэгчлээ, амар их мөнгө олдог. Тэгээд тэгсэн хэрнээ сэтгэл готралтай байгаа амьдралаасаа сэтгэл хангалуун бус эсвэл айцтай, төвшүүртэй ийм байвал эн чинь сайхан уу? Сайхан биш үү? Тэгэхээр нөгөө амьдралын баланс гэдэг зүйл чухлаа гэдэг шүү дээ. Тэр нөгөө нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй тэр нэг зүйл чинь яг үнэндээ бол байдаг. Гэтэ харагддаггүй учраас түүнийг бас нөгөө бит зүйлээр орлуулах боломжгүй байдаг гэдэг санаа. Тийм учраас нөгөө нэг баланс дотоод болон гадаад бид нар яг бие физиологийн хувьд
хүн чинь зөвхөн ингээд нэг ийм бие эрхтэн ийм гарт баригдаг айрс махан биес баг бүрдээгүй биш үү? Энд нэг сэтгэл гэдэг нэг юм гараад ирчээ тийм. Энэ хоёулынгийнх нь бие физиологийн эрүүл мэнд сэтгэлийн тэр эрүүл мэнд хоёр чинь хоёулаа зэрэг эрүүл бэжж тухайн хүн эрүүл болох гээд байна. Бид нар болохоор гатан талын бие махбодтой баста амар анхаарал хандуулаад унтаал босоол нөгөөдгөө хоол ундаар витамин уугаал ингээл тижээгээл нүрэндээ гадна талаас нь тос түрхээд байдаг. Нөгөө талд нь сэтгэлийн эрүүл мэндтэй хэр анхаарч байна. Яг өнөөдөр чи ингээд суугаад яг өөрийгөө анзаарч чадчихэв үү? Тэр чиний сэтгэл зүйн өнөөдөр ямар байна гэд тэрийгээ сонсохч бид нар өнөөдөр тийм завгүй ажил хийж штт ажиллаж байна энэ нийгэмд. Тэгэд нэг мэтгэд яасан 50 нас хүрсэн, 40 нас хүрсэн, 60 нас хүрсэн. Тэг би яваал идэг. Тэг яг буцаад чи өөрийнхөө сэтгэлд ямар хөрөнгө оруулалт хийсэн юм бэ? Нөгөөдгөө сонссон юм уу? Хайрлсан юм уу? Эцэг их нь буцаагаад нөгөө хүүхдүүдээ сонссон юм уу? Хайрлсан юм уу? Энэ асуудлууд чинь ингээл араасаа гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл аюу чухал. За ойлголоо. Тэгэхээр ерөнхий агуулгаараа та ингээд нэг юм урай болох үс зүйл асар олон зүйлийг хэллээ л дээ. Гэхдээ одоо бидний ярилцлагын төгсгөлд одоо би асуугаагүй танд дахиж нэмж хэлмээр байгаа. Аль эсвэл дахиад нэг бусдыг ингээд нэг уриалмаар байгаа зүйл байвал хэлж өгөөч. Яг манай багш дээр бурхан багшийн хэлсэн үг байгаа тий. Сэтгэлээ захирддаг нь жаргадаг, сэтгэлдээ захирддаг нь зовдгоо гэх тийм болохоор бид аль болох бүгдөө л одоо жаргахыг хүсдэг. Бүгдөө л амар амгалангийн төлөө явж байгаа. Тийм болохоор энэ сэтгэлийн эрүүл мэндэ эдтэй монголчууд минь анхаараарай. Энийгээ ингээд тий үр өгчгээ ингээд хайрлаж тий кэрлэж энийг ингээд эндээ хөрөнгө оруулалт хийгээрэй, энийг хөгжүүлээрэй. Тэгээд сэтгэлийн эрүүл мэндэ хайрлаарай л гэж уриалмаар байна. За. Баярлалаа. Дахиад нэг асуулт гарч ирж байна л да. Тэр маань юу вэ гэхээр та өмнө нь угаасаа л яг ингээд сэтгэл зүйн эрүүл мэнд ингээд тасар чухал гэдгийг ингээд ойлгодог. Тэгээд энэ тасар их юм зориулалт гаргадаг хүн байв уу? Аль эсвэл ингээд зөвлөгөө засал гэдэг зүйлд орж энэ үйлчилгээтэй танилцсан цагаас хойш магадгүй эсвэл энэ зүйл эхэлсэн үү? Би урд нь юусоо энийг юусоо ойлгохдгүйсэн. Аха. Тий ойлгохдгүй. Тий нэг юм тусдаа эргэтэн байдгийг тэр нь өвддгийг ч би мэдэхгүй явж исэн. Тэгээд миний нэг ойр дотны хүн өвдөхгүй юу? Тэгээд өвдөөд яг ингээд нөгөө эмчтэр аваачаад үзүүлэхэд би яг тэнд сэтгэл гэж юм тусдаа эргэтэн байд юм биш үү гэдгийг би мэдэж авчихсан байхгүй. Тэгээд тэрний дараа ингээд янз бүрийн сэтгэл зүйн боловсролын талаар байгүйх тийм бас ном уншсан. Тэгээд тэрний талаар олон ном уншаад тэгээд ингээд амар гоё мэдлэг аваад болчихж гэнэ үхээр тийм биш юм байна. Энд чинь бас нэг юм ингээд өвдөд идэг юм байна штэ. Тэрий чинь ингээд мэдрээд ирэхээр хүн тэгвэл одоо би яах ёстой юм те. Би бол сэтгэл зүйчдэр хандъя л гэж бодсон. Надад ямар нэгэн тийм нойрны проблем ч юм уу тийм сэтгэл хөдлөлийн юм бол байгаагүй. Гэхдээ одоо байгаа энэ сэтгэл зүг би яавал илүү хөгжүүлээд яавал илүү өөрийгөө таньж мэдээд өөрийнхөө асуудлыг олоод цааш нь илүү ад жаргалтай хүнийг бүтээл гэж бодож би сэтгэл зүйчдэр ирсэн байхгүй юу. Тэгэхээр аль нэг зүйлийг бид нөгөө мэднэ гэдэг нэг өөр дахиад тэрийгээ нөгөө ойлгож ухаарч анзаарах гэдэг нэг өөр байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн бит хоёрын таны одоо түүх яриа магадгүй хэн нэгэнд яг энэ зүйлийг чухал гэдгийг нэг анзаарахад хэрэг болох үз олон зүйлийг ярьсан бахаа гэж найдаж байна. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад бидний подкастт оролцсон сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд эцэст нь хэлэхэд хүмүүс ингээд манай бацангийн лагш хэлжсэн. Хүн ингээд багш ингээд яриад ингээд ярингууд та нар тухайн үед ингээд гоё ойлгож авч байгаа. Аюу гоё ойлгож аваад байгаа. За тэгээ ойлгож авчаад
эн чин та нарын мэдлэг болохгүй шүү. Яа тэгэхээр багшийн ярьсныг аюу ойлгоход тийм ингээл тухайн үдээс янз бүрийн ойлгох юм хүн. Гараад энийг буцаагаад өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлээрэй гэдэг байхгүй. Тэгжээж тэр мэдлэг чинийх болноо. Үгүй бол тэр зүгээр л юм хуурай мэддэг тэгэл болоо. Тэрэн шиг хүмүүс ч гэсэн би бас урайлмаар байна л та. Сэтгэл зүйч гоё гэсэн, ийм гэсэн, сэтгэл зүйч дээр очихоор ингэдэг гэсэн гэд ерөөсөө тэр хүмүүсийн яриа маринд автах хэрэггүй. Магадгүй та өөрөө чин сэтгэлээсээ цаг заваа гаргаад өөртөө хөрөнгө оруулалт хийгээд чин үнчээрээ тэр сэтгэл зүйч мэрэгжлийн хүндээ хандаад тэгээд үр дүн ямар байна гэдгийг өөртөө л мэдэрч жигнэсээ таны мэдлэг болох байхгүй. Үгүй зүгээр ингээл яриад зүгээр л хуурай мэдлэг бол. Тийм болохоор бүгдээрээ бас бидээ хэрэгжүүлээсээ гэж уриалмаар байна. Байдлаар нэг юм алхмыг хийх хэрэгтэй. Хийгээсээ туршаасай гэдэг уриалсан шүү дээ. Баярлалаа. За тэгээ энэ хүртэл сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа дахин уулзцгаая баяртай.